За нарны дийлэгц угааснаас хойш нийт ампер 133.8 амперт хүрээд вольт 53.8 вольтод хүрсэн. За температур бол жоохон өссөн байдалтай ингээд 6 Цельсийн градустай байна. За энэ доор онсаар харагдаж байна. 2011 оны 17 оны 12 дугаар сарын 17 оны өдөр гэж байна. 12 цаг 54 минут болж байна. За энд бол хэвээ явагдаж байна. Зохиомл ачаа бол өгөгдсөн байгаа. За одоо листнээс харъя. Инхээр угаас нь дийлэгцүүд болохоор энэ 21.8, 22.4, 21.6, 21.9 ампер үзүүлж байгаа бол угаагаагүй маш сайн арчилсан. Түрүүн бол бичлэгэн дээр гарч байгаа. Тэгээд угаасантай бол харахад адилхан арчилсан ч гэсэн ингээд 19.7 ампер өгч байгаа. Энэ нь бол ингээд 2 ампер бол одоо дутуу байна гэсэн үг юм. За ингээд сүүлийн 6 дугаар банк бол ганцаараа 25 ампер өгч байгаа. За энэ болохоор нөөц банк байгаа. За одоо энэ бол инвертер дээр бол хэрэглээтэйгээ байгаа. За урд шөнийн турш болохоор ер нь бол бүх одоо хэрэглэх залгаатаагаар бол 25-аас 33% хэрэглээтэй байгаад байгаа. За одоо болохоор 51 вольт, батарей болохоор 94% тэмэгтэй. За хэрэглээ бол 22% хэрэглээтэй байна. За энэ болохоор урд шөнийн хувьд бол тогтмол 25% байсан. А ер нь бол нэмэгдээд бол 34% одоо хэрэглээ дээдлэн энд үзүүлж байгаа.